Бүгдээрээ сайн уу? Мөнийг өдрийн тэмдэглэл тавтай морил. За тэгээд та нар намайг оршиноо өөрчилсөн маа харж авах би сургуулийнхаа номын сангийн групп рүүмэд захиалаад ороод ирсэн байна. Нөгөө нэг дотуур байранд ингэж юм ярьж бичлэг хийх бол аюу хүндрэлтэй байгаа учраас ингэж бичлэг хийж байна. Дээрээс нь дараагийнхаа энэ бичлэгийг удаж оруулсандаа үнэхээр их уучлал хүсье. Хөлөө олох гэдэг хичээж байгаа, их юм болж байгаа. За тэрч жагуудыг хэдүүлээ бичлэгийн дараа. Өнөөдрийн бичлэгээ та нар хэрвээ гарчгаа харсан бол сүүлийн их сургуулийн талаар байсан шүү дээ. Тэгэнгүүт би ер нь ийм сурал бичлэг хий гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд өнөөдрийнх бол сүүлийн сургуулийн талаар байна. Тэгээ мэдээж би мэдээллүүдийг сайтаас нь орчуулж ингэж авсан учраас үнэн мэдээллүүд байгаа. Гэхдээ яг энийг юм байх шүү гэж тодтогоод авсан юм аа сайтаас нь өөрөө харж ингэж баттгаж аваарай гэж үсэ. Яагаад вэ гэхлээр сайтын мэдээллүүд бол байнга өөрчлөгдөж байдаг. Өнөөдрийн байдлаар бол юм байна гэсэн юмнуудаа би бэлдсэн байна. За тэгээд өнөөдөр бол 6 хэсэг парт юм ярина. Аюу их мэдээлэл байгаа. Нэгдүгээрт нь гэх юм бол ерөнхий мэдээлэл за ямар хуу сургууль байд юм бэ гэсэн. За хоёр дахь нь болохоор яагаад СНУ-ийн сургуулийг сонгох ёстой юм бэ гэсэн давуу талуудыг, гуравдугаарт нь яг мэрэгчлүүд ямар мэрэгчлүүд байдгийг, дөрөвдүгээрт нь кампус танилцуулаад, за тэгээд тавдугаарт нь жижигхэн факт танилцуулаа. 6 дахь нь бол би та нарт хамгийн хэрэгтэй байх болов уу гэж бодож байна. Яагаад вэ гэхлээр яг сайт руу нараад хаанаас нь ямар мэдээлэл яаж олж уншихын гэдгийг тайлбарлаад тэгээд адмишн байдаг штэ. Адмишныг нь би бас орчуулад хамт орчуулад ийм байна. Ийм хэрэгтэй юм байна. Ийм материалууд хэрэгтэй юм шүү гэдэг энэ тайлбарлая гэж бодлоо. За тэгээ хэдүүлээ бичлэгэнд орцгоё. За ерөнхий мэдээлэл. За сүүлийн их сургууль бол Солонгост байдаг Sky гэж их сургуулиуд, Тэнгэрийн 3 их сургууль гэж байдаг штэ. Сүүлийн их сургууль, Корея их сургууль, Yonsei их сургууль. За ер нь бол сүүлийн хичнээн жилийн турш нэгт явж байгаа. Сүүлийн үндэсний их сургууль буюу Seoul National University гэж байгаа. За тэгээд энэ нь болохоор Солонгос улсынхаа судалгааны хамгийн том их сургууль юм байна. Тэгээд түүхийг ярина гэвэл энэ бүр үнэхээр замбраагүй урт бичлэг болох учраас би түүхийг энд ингээд оруулчих. Хэрвээ сонирхож байгаа хүмүүс байвал паузлаад тэгээд уншаад үзээрэй. Сүүлийн сургууль 1946 онд энэ Сөүл орчмын 10 байгууллагыг нэгтгэж байгуулсан ийм сургууль юм байна. Нэгтгэсэн 10 байгууллагын нэрийг энд оруулчихъя. Тэгээд сонирхуулаас харж болно. Дараагийнх нь парт. Яагаад SNU бэ? Яагаад сүүлийн National University-г сонгох ёстой бэ гэсэн давуу талуудыг хэлж өгье. За эхнийх нь гэх юм бол олон улсын хамтын ажиллагаа үнэхээр сайн гинэ. Үнэхээр сайн гинэ. Дэлхийн 860 орчим их сургууль судалгааны байгууллага хүрээлэнгүүдтэй ингэж хамтарч ажилладаг. Би судалгаа хийж байхдаа бүр ямар их юм бэ гэж бодсон. Тэгээ үнэхээр том байх нь аргагүй юм байна гэдгийг ойлгосон. За дараагийн давуу тал нь гэх юм бол олон улсын оюутнуудаа ер нь бол тэтгэлэг хөтөлбөрүүдийг илүү нэмэгдүүлэх тал дээр ажиллаж эхэлж байгаа юм байна. Дараагийн давуу тал нь гэх юм бол хичээлүүдийнхаа 800-аас дээш хичээлийг англи хэл дээр үзэх боломжтой, англи хэлний тракаар үзэх боломжтой юм байна. За дараагийнх нь болохоор энэ сүүлийн сургуулийн оюутан болон багш нарын нэг хэсэг мэдээллүүд байна. Оюутнууд нь одоо Солонгосын ЕШ гэж ярьдаг штэ. Солонгос хүүхдүүд нь өгдөг ЕШ. Тэр ЕШ-т өгөөд ЕШ өгсөн хүүхдүүдийн дээрээсээ дөнгөж 2.5% нь л сүүлийн сургуульд орж болдог. Сүүлийн сургууль тэнцдэг. Тэгэхээр оюутнууд нь хүртэл үнэхээр супер оюутнуудыг авах гэдэг байхгүй юу? За хоёрт нь гэх юм бол багш нар багш профессоруудын нь 25.6% нь докторийн зэрэгтэй. Бүгдээ дээд мундаг их сургуулиудыг төгссөн доктор, профессор багш наруудтай. Төгсөгчдийн сэтгэл ханамж болон карьерийн давуу тал улсын хэмжээнд хамгийн өндөр байдаг. Төгсөгчдийн сэтгэл ханамж болон карьерийн давуу тал улсын хэмжээнд хамгийн өндөр байдаг. За жишээлх юм бол топ 100 компани CEO буюу захирал биш үү 25% нь сүүлийн сургуулийн төгсөгч байдаг. За дээд шүүхийн шүүгчдийн 72% нь. За засгийн газрын сайд нарын 60% нь. Үндэсний ассамблеийн гишүүдийн тал орчим нь сүүлийн сургуулийг төгссөн хүмүүс байдаг гинэ. Вау. За дараагийнх нь сүүлийн сургууль нь судалгааны орчныг хөгжүүлэхэд анхаарч ирсний үр дүнгууд байна. За эхнийх нь инженер байгалийн ухааны салбарууд нь дэлхийд танигдсан. Хоёрдугаарт нь шинжлэх ухааны өвөл ишлэлээр дэлхийд топ 20-т ордог. За гуравдугаарт нь судалгааны чанараар Америкийн нэгдсэн улсын топ 10-аас 30 их сургуультай энэ зэрэгцэж өрсөлдөж явдаг юм байна.
За тэгээд мэдээж хамгийн том давуу тал нь бол Сөүлийн кампус нь байгаа. За энийг би бүр дараа нь бүр дэлгэрэнгүй тайлбарлах учраас түр ингээд алгасч ямар ч гэсэн 4 кампустай шүү гэж та нар мэдээд авчих заяа. За хэдүүлээ дараагийнхаа хэсэг рүү оръё. Коллеж болон мэргэжил. За ямар мэргэжил, ямар коллежууд байдгийм бэ гэдгийг тайлбарлая. За тэгээ би яг эндээ зургаар нь оруулаад явна. Бүгдийг нэрлэх юм бол бүр тоолж башгүй ихэн байгаа учраас би departure буюу яг ерхий юмнуудыг нэрлээд тэгээ мэргэжлүүдийг оруулаад явуулахаар ингээд зогсоож байгаад паузлаад ихтэй мэргэжил байна уу та нар уншаад яваарай. За тэгээд ганцхан бакалавр биш магистрийн мэргэжлүүдийг бас оруулах болохоор хэрэгтэй байж магадгүй. За эхнийх нь бол College of Humanities буюу хүмүүнлэг байна. Нийтдээ 14 мэргэжилтэй Солонгос хэл, англи хэл, герман айлын хэлүүд байна. Түүх, за философи, за нэг иймэрхүү. За дараагийн нь болохоор College of Social Science буюу нийгэм судлалын чиглэлээр байна. Нийтдээ 8 мэргэжилтэй юм байна. 8 мэргэжилтэй. Улс төр олон улсын харилцаа, социологи, физиологи, эдийн засаг, geography, communication, за иймэрхүү. За дараагийнх нь College of Natural Science байгалийн ухааны чиглэлээр нийт 6 мэргэжилтэй юм байна. Математик, физик, гастроном, биологи, статистик, хим, за нэг иймэрхүү. Тэгээ дараагийнх нь College of Agriculture байна. Хөдөө аж ахуйн мэргэжил нийтдээ 8 мэргэжилтэй байна. College of Business Administration, бизнесийн удирдлага. College of Education аюул олон хэлүүд байна. Нийтдээ хэд он бэ? 16-7 байх шиг байна. College of Engineering инженерчил байгаа юм байна. Нийтдээ 12 мэргэжилтэй дотроо. За College of Fine Arts байна. 4 мэргэжилтэй. College of Human Ecology байна. Нийтдээ 3 мэргэжилтэй. College of Medicine байна. 2 мэргэжилтэй. College of Music байна. 4 мэргэжилтэй. College of Nursing байна. Сувилагч. За гэхдээ та нарт нэг юм анхааруулж хэлэхэд Солонгос гадаад оюутнуудыг нарийн мэргэжил буюу анаах тал дээр ер нь гадаад оюутан авдаггүй шүү. Тэрийг анхаараарай гэж хэлье. The College of Pharmacy 2 мэргэжилтэй, College of Medicine 2 мэргэжилтэй, School of Transdisciplinary Innovation 1 мэргэжилтэй. За дараагийнх нь болохоор энд харагдаж байгаа нь миний ойлгосноор л нөгөө нэг мэдээллийн хангамж, систем, компьютер одоо нэг тийм мэргэжлүүд байдаг штэ. Би бол яг эднэрийг тэгж ойлгосон. За одоо хэдүүлээ бакалавраас гараад магистр руу оръё. За Humanities and Social Sciences гэж байгаа. За энэ бол жигзэггүй олон мэргэжил байсан. 2 хэсэг байна. За энэ нэг нь. За дараагийнх нь Natural Science буюу байгалийн ухаан байна. За энэ бас зөндөө олон мэргэжилтэй 2 хэсэг байна. Энэ нэг нь. Зогсоож байгаа та нар уншаарай. За дараагийнх нь инженерчил байна. 14 мэргэжил дотроо. Дараагийнх нь Medicine байна. Дотроо 6 мэргэжилтэй. За Art байна. Ийм чиглэлээр, ийм мэргэжил, ийм хөгжмүүдээр. За энэ болохоор яг нөгөө түрүүнийх шиг яг салбарт хамаарагдахгүй салбар дундын мэргэжлүүд гэж явж байна. Найзуудаа асуудал гарсан. Санийх хүртэлх би ингээ баг 2-3 хоногийн өмнө биччихээ. Тэгээд жижиг эдитл яваад захгүй юу. Тэгэж эдитлж яагаад сайхан харсан чинь энэс хойш бичлэг нь бүгдээрээ микнийхэн цэнгийн дуусаад би дуустлаа зүгээр мик ганцаар иччих. Хэдүүлээ энэс хойшоо дахиад бичих хэрэгтэй боллоо. Би уг нь ингээ өчигдөр тэрийгэ мэдээд бичлэгээ хийх гэсэн боловч надаа ингээ ганцаараа хийх хэрэгсөө орчин олдохгүй явсаар агаад би өглөө эрт ингээ хүмүүс байхгүй стади румд орж ирж хийж байна. За тэгээ хэдүүлээ гэлс бичлэгэндээ оръё. Гэлс яриад тусгач. За Сөүлийн сургууль болохоор нийтдээ 4 кампустай. За тэгээ эхнийх нь кампус болохоор Quanaggu гэдэг нэртэй кампус аюу. Яг энэ Сөүлийн сургуулийн хамгийн том төв кампус байгаа юм. Сөүл хоттой байрладаг. Тэгээ том жижиг нийлсэн 950 барилгатай. 950 барилгатай амар том заяо. Тэгээ энэ дээр ер нь бол ихэнх салбарууд нь байдаг. Хүмүүнлэг, нийгмийн ухаан, инженер ер нь бол ихэнх нь энэ дээр байдаг заяо. Бараг талаас илүү нэг 70-80% нь. За дараагийнх нь болохоор Yangon гэдэг кампус байгаа. За энэ нь яг адилхан Сөүлдээ байрлалдаг. Гэхдээ Haewaeog ойр орчимд байрладаг заяо. За тэгээд том жижиг нийлсэн нийт 31 барилгатай. Энэ кампус дээр нь болохоор ангаахан голцоо байдаг. Голцооч гэж ер нь ангаахан байдаг заяо. За дараагийнх нь Pyeongchang салбар байна. За энэ нь болохоор Gangwon-дууд байрладаг. Тэгээд том жижиг нийлсэн 21 барилгатай хөдөө аж ахуйн биотехнологийн судалгааных нь төвүүд яг энэ дээрээ байрладаг гэсэн.
За дараах нь болохоор Сион гэдэг кампус байгаа. За энэ кампус нь болохоор Кёнгидууд байрлалтай сурдаг сургууль, university ингээ байхгүй заяа. Ерөнхийдөө миний ойлгосноор яг технологи судалгааных нь байрлалууд бүгдээрээ байдаг гэж би ойлгосон. За энэ зурган дээр харах юм бол яг энэ тодорцсон харагдаж байгаа хэсгүүд нь яг энэ Сион кампусын байрлалууд нь баггүй юу? Энэ дээр болохоор танилцуулахдаа future технологи гэж ярьсан байгаа байхгүй юу? Ирээдүйн технологи судлахаа. Тэгэхээр ер нь бол би тэгжэл ойлгосон. За дараагийн парт болох факт руугаа орцгоё. За Сөүлийн их сургууль нь өдөр болгон лекц форум зохион байгуулдаг. Олон улсын нэр хүндтэй илтгэгчид байнга ирдэг. За 2 үндэсний хэмжээний музей, эмнэлэг, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв, спорт амралтын төвүүд байрлалтай байдаг. Түүнчлэн Seoul National University-ийн өндөр технологийн кампус, өндөр хурдны интернет сүлжээтэй гэдгээр алдартай. За Төв номын сан нь 5.2 сая номтой, 260 мянган сэтгүүлтэй, 230 мянган бусад материалуудтай байдаг гинэ. Одоо хэдүүлээ сургуулийнхаа сайтыг хаанаас нь юуг олох, хэрхэн ашиглах, тэгээ адмишнаа дэлгэнгүй тайлбарлаад ерөн сургалтын төлбөр нь хэд юм байна хамт хараад хэднээс хэдний хооронд эсэлтэн зарлалтын байна, хэд хоногийн хугацаанд зарлалтын байна, юу ямар материал бүрдүүлэлтийн байна гэдгийг нь шууд скринээр рекорд хийж агаад хэдүүлээ хараа авчи. За одоо хэдүүлээ шууд search дээр хайнаа. Seoul University-гээ хайчингууд хамгийн дээдлэлт нь шууд сайт нь гараад ирнэ гэсэн үг. Seoul National University гэдэг. За ийшээгээ дарж оронгууд ер нь иймэрхүү байдалтай харна. За about this-ийн югээс нэхлээд ингээ харах юм бол ер нь яг мэдээлүүд нь байгаа гэсэн үг. За overview буюу энэ дээр за ямар зорилготой юм, фактууд нь юу юм гэд миний ер нь бол та хэд саяны ярьж өгсөн зүйлсүүд байгаа. За тэгээ university symbols за яагаад ийм хэрвээ логог нь сонирхох юм бол яагаад ийм логотой юм? History за түүхийн нь бол эндээс ингээ харж болох нь байна. SNU Awards ямар шагналууд авсныг нь харж болох нь байна. SNU Campus гэдэг ингээ тус нь кампусаа харж болох нь. За мультимедиа буюу энэ дээр одоо галерей руу ингээ орох юм бол за энэ ингээ кампусуудын зургууд нь ингээ бүгдээрээ ингээ гараад ирнэ. За campus life руу нараад харах юм бол ингийн Korea руу нараад үзье л та. Тэнгүүд за энд бол одоо ингээд ямар зардлууд гарах боломжтой вэ? Ойролцоогоор ингээд шууд гаргаад өгсөн байгаа. Events гэдэг юм бол ер нь хаана ямар ивентүүд зохион байгуулагдаж байгаа юм бэ гэдгийг ингээд бас харчих боломжтой. За academics руу нараад харах юм бол за энэ programs гэж штэ тий. За одоо энэ дээр ингээд сайн харах юм бол undergraduate, graduate гэж байна. За undergraduate руу орох юм бол миний та гэдэг саяны харуулсан ийм мэргэжлүүд байна гэдэг чинь энэ ингээд бүгдээр байгаа. За ийшээ орё. Энд юу байдаг вэ гэхлээр энэ хэрвээ сургуульд орчих юм бол чи ямар хичээл үзэх юм бэ гэдэг чинь байгаа гэсэн. За одоо жишээлбэл ийшээ ингээд орё л тоо. Тэнгүүд graduate буюу магистрийн курст ямар хичээл үздэг гэдэг нь гарч ирнэ гэсэн үг. За ийм хичээл үзэх нэ. Сонирхох юм бол ингээ харж болно. Янгу юрли гэдэг хичээл, за research ethics гэдэг хичээл байгаа юм байна. За энэ нь болохоор 국가에서 연구에 진실 정손상하는 за гэд дандаа ер нь иймэрхүү юм ойлгох юм байна. За энэ хичээлнийг ингэх юм байна. Ийм хичээл үзэх юм байна гэд хичээлүүдийн мэдээллийг ингэж авах боломжтой. За одоо өөр эндээс юу харж болох вэ гэхлээр library гэдэг ингээ харж болно. Ингээд намын сангийн зураг нь гарч ирж байна. За яаж хайх вэ? Ямар аппликейшнээр хайх вэ? Хэдэн цагаас хэдний хооронд ингэж байх вэ? Энэ бол ингээд ухаад явна. Одоо хэдүүлээ хамгийн чухал юм чинь admission байгаа. За admission руу ороод хэдүүлээ өнөөдөр undergraduate-ийг харъя. Application руу ингээ орчихъя. За тэг undergraduate application гэх ингээ оронгууд хамгийн дээдлэлт нь шууд admissions for undergraduate fall гэдэг ингээ гараад ирж байгаа. За энэ дээрээ дараад 2026 оны намрын эсэлт гадаад оюутнуудын танилцуулга. За энэ бол цаг хугацаанууд байна. Онлайн онсоож авсан гинэ. За онлайнаар материалаа илгээх хугацаа. За энэ нь болохоор 2026 оны 3 сарын 3-наас 3 сарын 5-ны хооронд юм байна. За тэгээд энд харж байгаа чинь 70,000 won-ыг төлж. За энд 예술 체육 계열 гэж байгаа сте. За урлаг болон спортоор өрөвдөл гаргагч нь за энд 3 сарын 3-наас 3 сарын 6-ны хооронд өрөвдлөө илгээн. За тэгээд Ресний 실기 고사 및 면접 гэж 4 сарын 23-нд ярилцлаганд ингэж орох нэ. За тэгээ эндээс харах юм бол портфолио илгээх гэсэн байна. Миний санаж байгаагаар бол урлагаар ингэж явуулж байгаа хүмүүс одоо хийсэн хөгжим дууч байд юм уу, спортоор бол бие бэлтрийн юу гэдэг нэг тиймэрхүү юмыг явуулдаг шиг санагдаж байна.
За доош нь гүйлгээд дээр энэ 66 хуудас имийг би бүгдийг нь орчуулж ингэж бичдэг хийх боломжгүй учраас та хэдэд ямар ч гэсэн ерөөхдөө ийм байх шүү гэд гол юмнуудыг яриад хэрвээ сонирхож байх юм бол та хэд өөртөө ороод хараад ингэ орчуулад энэ дөрөв болохоор Хваасан Мёнзоп Чинэ ингэж байгаа. Гадаад дэлхийн хэмжээнд айгүй том амжилт гаргасан ийм хүмүүсийн өргөдөл хийлгээдэг зүйл гэсэн үг. Хэрвээ та хэдэд тийм байх юм бол энийг сайн уншиж болно. Байхгүй шууд алгасаад явчих болно. За 5 нь Еби Абгёгжа Пальпиу. За урьдчилан тэнцэлтэнд зарлах нь 5 сарын 21 юм байна. Тэнцэгчтэй зарлах нь энд 6 сарын 26-наас 17 цагаас хойш зарлах юм байна. За Абгёгжа Тэнгэрүг гэдэг чинь за төлбөрөө болохоор 7 сараас 2026-ны 8 сарын хооронд төлбөрөө төлөх юм байна. Одоо энэ дээр гарч ирж байна. Ямар материал бүрдүүлэх вэ? За боловсрол болон иргэншлийн талаарх байна. Кудан акю цурав заавал кудан акю одоо ахлах сургуулаа заавал төгссөн байх ёстой байна. За тэгээ хэрвээ энэ корона 19-өөс болоод онлайнаар төгссөн тиймэрхүү тохиолдол байх юм бол жиг баримтаа давхар илээх ёстой байна. За Күгзог нь харах юм бол заавал гадаад иргэн байх ёстой гэдэг эцэг их болон өрөвдөл гаргаж байгаа нь хоёулаа гадаад хүн байна. Гадаад иргэншилтэй гадаад хүн байна гэсэн маань энэ дээр. За ипхак живонсо гэдэг энэ дээр байна. За ипхак живонсо гэдэг бол яг сургууль руугаа бүртгүүлээд орохоор чинь бөглөдөг материал, бөглөдөг цаас гаргаад ирнэ. Тэн дээр өөрийнхөө юмнуудыг бөглөөр явна гэсэн үг. Нэр одоо утасны дугаар, Gmail юу гэдэг тиймэрхүү юмнуудыг бөглөдөг байдаг. За чагис хуугээ нэг суухаг кэвэг согны. За чагис хуугээ буюу өөрийгөө танилцуулах хэсэг болон суухаг кэвэг сон болохоор суралцах төлөвлөгөө. За 출신 학교 교사 추천서 буюу нөгөө нэг одоо өөрийнхөө багш болон захирал менежерээр захидал бичүүлдэг шүү дээ. Энэ хүүхэд ийм юм аа, тийм хүүхэд юм аа гэд бичүүлдэг. За тэр захидлыг хэлж байна. Онооны 증명서류 гинэ. Солонгос хэлний топикийн шалгалт бол энд 3-аас дээш, топ 3-аас дээшээ гэж юм. Эсвэл Солонгосдоо энэ оноо 교육원 буюу нөгөө нэг хэлний бэлтгэлд явсан хүүхдүүд бол хагданы 4-өөс дээш гэж юм. За англи хэл байх юм бол TOEFL IBT 80-аас дээш. За IELTS болохоор 6-аас дээш бас TEPS гэд гарсан юм байна. Энэ болохоор 269-өөс дээшээ гэдэг чинь. 고등학교 전 학년 성적 증명서 гинэ. За энийг саараарай. 고등학교 гэж байна. Гэхдээ энд 천 гэдэг ижаа учраас тэрний өмнөх буюу дунд болон бага сургууль. Тэгэхээр 1-р ангиасаа 12-р анги хүртлээр бүгдийг нь явуулна. Хэрвээ арай төгсөөгүй байх юм бол урьдчилсан одоо дүн гэж байдаг. Тэрийг явуулах нэ. За 고등학교 졸업 증명서 гэж байна. За төгссөн гэсэн одоо биднийхаар бол бүрэн дунд боловсролын материал гэсэн боловсролын гэрчлэгээ явуулна. За төгсөөг байх юм бол бас энд 예전 буюу төгснөө тэдэн оны тэдэн сарын тэдэн төгснөө гэсэн 예전оо бас явуулах нэ. Явонза 국적 증명서 буюу бол монгол хүн гэсэн тэрийгэ батлах юм байранд бичээ явуулдаг юм бай. Явуулнаа гэсэн үг. За бүмүэ 국적 증명서 буюу эцэг их нь бас ингээ гадаад хүн монгол хүн гэсэн бичиг баримтаа явуулна гэсэн үг. Явонзава бүмүэ 관계 증명. За өргөдөл гаргаж байгаа хүн болон эцэг их ингээд хоорондоо холбоотой хүүхэд нь мөн, охин нь мөн, хүү нь мөн гэсэн тийм бичиг баримтыг давхар явуулах нэ. За 표준 합격 예상 시험 결과 гинэ. За энэ нь болохоор одоо нөгөө нэг биднийхаар бол ЕШ гэж байдаг шүү дээ. Тэр шалгалтын хариу. Гэхдээ энэ сонтыг буюу явуулсан ч болно, явуулахгүй байсан ч болно гэсэн. Ер нь гэхдээ ЕШ ер нь бол оруулаад тах шаардлагагүй. За 기타 언어 능력 증빙서류 гинэ. За бусад өөр HSK, JLPT, DELF, DALF юу гэдэг тий. Одоо эднэрийн өөр хэлний оноо байна уугүй юу гэдэг чинь. За энэ сонтыг гэж байгаа учраас бас заавал явуулах албагүй гэсэн үг. За 출신 고등학교 소재 자료 гинэ. За ахлах сургуультай ямар сургууль сурж исэн бэ? Сургуулийнхаа ерөөдөө профайл танилцуулгыг явуулж болно. За энэ бол бас заавал биш ээ. Энэ сонтыг гэсэн байх юм бол ерөөсөө заавал биш гэсэн үг шүү. Эднэр ингээ бүгдээрээ. За 14 전형 참고 자료 гинэ. За энэ бол бас сонтыг буюу заавал биш. Гэхдээ энийг заавал явуулаарай хүмүүсээ. За энэ юу вэ гэхлээр ахлах сургуульд хичээлээс гадуур ямар үйл ажиллагаанд оролцсон юм бэ гэдэг юу ч нэ гэсэн үг шүү. Ямар үйл ажиллагаанд оролцсон гэдэг чинь бүхэд энэ дээрээс ингээ харагдана. Тэгэхээр энийг бол нэг ганц хоёрыг ч хамаагүй явуулаарай. Хэрвээ явуулах ч бол за 최대
гинэ хамгийн ихтэй 10 ширхгийг. Дараагийнх нь хууц руу орох юм бол энэ одоо 전교육 과정 해외 이수자 гэдэг жааст энэ болохоор нөгөө нэг ахлах сургуулаа гадаадд төгссөн хүмүүст зориулсан хэсэг гэсэн үг. За тэр хүмүүс нь бас бүгдээрээ ингээд тусдаа бүх юмаа явуулах нэ. Материалаа илгээхдээ анхаарах зүйлс. Мэргэжлүүд гарч ирдээ шүү. За энд одоо ингээд харагдчих нөгөө нэг түрүү яг коллеж дээр аягүй олон эмнэлгийн юмнууд аягүй олон анхаахын сургууль харагдсан шүү дээ. Гэхдээ гадаад оюутнуудад энэ л байна. Эмнэлгийн өмнөх тасаг гэдэг ийм мэргэжлүүд юм байна. 의예과 буюу энэ л мэргэжлүүд юм. Бусдаар нь гадаад оюутан авахгүй л гэсэн үг шүү. Энэ төлбөр гарч ирж байна. Энийхэр энэ үн бол аягүй одоо үнэтэй биш харагдаж байгаа байхгүй юу? Аягүй хямдхан төлбөртэй. Яагаад вэ гэхлээр би танаас шалтгааныг хэлж өгье. Энэ бол улсын сургууль. За Yonsei, Korea, за тэгээ дээрээс нь миний одоо сурж байгаа сургууль бүгдээрээ 5-6 саяын төлбөртэй байдаг. За улсын сургууль буюу энэ Сөүлийн их сургууль. За тээгүүд гэх юм бол Gyeongbuk гэж сургуулигаа бүгдээрээ улсын сургуулиудаас 2 сая 3 сая заримдаа бүр сая гарны төлбөртэй байх тохиолдол байдаг. Улсын сургууль хямдхан байдаг шүү. Улсын сургууль учраас бүгд ингэж ойлгочихлоо. За одоо ингээд хамгийн доошлуулсан хэвэл энэ одоо нөгөө материал нь гарч байна. Түрүү миний нөгөө та хэдэд хэлээд байсан 입학 지원서 гэж байсан шүү дээ. Хамгийн дэд хэвлэж гаргаад өөрийнхөө мэдээллийг бөглөгөө гэдсэн. Тэр чинь энд байна. Тэдэн оны тэдэн сарын тэдний тэм семестр тэм сургуульд ингэж сурсан мурсан гэх бүгдийн бичих юм шүү дээ. За 자기 소개서 및 수학 계획서. За одоо нөгөө хоёр эсэний чинь сэдв нь энд гарч ирж байна. 400 байц лимиттэй гэж юм. Адмишны хамгийн сүүлд ингээ бөглөх материал, хийх материал бүгдийг ингээ доор нь өчгсөн байдаг. За ингээд доошлуулаад харах юм бол англиараа бас байгаа шүү. Солонгос хэлээр ингээд ойлгохгүй байна гэж байгаа бол англи хэлээрээ бас энэ давхар байгаа шүү гэхээр сануулъя, уншаад явж болно. За энэ хүрээд миний өнөөдрийн бичлэг өндөрлөж байна. Та хэдтэй тусалж чадсан байх гэж найдаж байна. Хэрвээ илүү дэлгэрүүлж асуух юм байх юм бол миний Instagram маяг болон Gmail руу холбогдоод асуух юм асууж болно. Ер нь ингээд сургуулиудын мэдээллийг цаашид оруулна гэж бодож байна. Тийм болохоор та бүхэн надтай хамт байгаарай. Энэ хүртэл мөнийг өдрийн тэмдэглэлийг уншиж сонсож үзэж суусан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.